Сайн байцгаана уу? Ээж болон үзэж байгаа та бүхэндээ энэ хормочийн мэндийг хүргэе. Өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө сөрөг энергийг хэрхэн яаж арилгах вэ гэдэг талаарх зөвлөгөө өгье гэж бодлоо. За, мэдээж та өөрийгөө энергийн бөөгнөрл гэдгээ ойлгосон байх. За, хамгийн шалгарсан шилдэг арга юу гэх юм бол байгальд гарах. Мэдээж байгальд гарах. Байгальд гараад хөл нүцэн, шороо, өвс зүлгэн дээрээ гიშгээд гүйж хараагаад, хөвтээд, ой модон дунд алхаад гой салхин сайхан цохиулаад, нар салхин цохиулах энэ бол маш төгс хэмжлэг юм аа. За хамгийн багтаа 7 хоног байгальд гарах. За ихтэй их юм бол сар байгальд гарахад таны бүхэл сөрөгчмөд байлаа таны энерги бол маш сайхан дүүрдэг байгаа шүү. Ингээд та байгальд гараад өөрийгөө эмчилж чадчих гэсэн. Маш амархан байгаас тэ. За дараачих юм бол галлаа асааж болно. Галын эрчим бол маш гайхалтай. Бүхэл сөрөгчмийг ариусгаад байхгүй болгочдөг. За ингэж галд асаж болно. 100 болж байгаа юм чинь бүгдээрээ та бүхэн маань аюулгүй байдлаа хангаж байгаа. Гадаа гой түүдэг галасаагаа тойр суугаад ингээд бол маш гайхалтай. Таны энергийг маш сайхан цэвэрлж өгнө. Таны энергийг өсгөж өгнө. За дараачих нь юу гэх юм бол давс. За мэдээж бан давсыг гой давстай усан твтэж болно. Гарахаа алган дээрээ ямар ч давс хийж болж чамд давсж ирсэн. Байгалийн давс. Ерөнхийдөө байгалийн давс зүгээр юм да. Байгалийн давс тавиад тэр давс руугаа бүхэл сөрөг энерги. Бүхэл муу бодол, сөрөг энерги тэр давсанд шингээгээ тэгээд сканта усна тэгээд тэр давсаа уусгах. Уусгах дуусныхаа дараа бохирхоо усны шугамруугийг л тэгэл усаа татвал тэгэл гой цэвэрхэн болж таны энергиас тэгээд цэвэрлэж болно. За дараачих нь юу гэх юм бол сүү ээж болно. Үхрийн сүү. Үхрийн яг цэвэр түүхийн сүүг ярьж байна. За сүг авлаа, хөөрүүллээ. За харшилтай хүмүүс ах юм бол яг нэг 3 алтны гоохот зүгээр. Харшилгүй хүмүүс ах юм бол хэдэн ч аяг басан болно доо. Тэгээл уучгаад таны энерги чинь гой дүүргээл, энерги чинь гой цэвэрлэл өччих гэсэн үг. Мөн банда усан дөрөхтөө ус тосч аваад сүү хийгээд тэгээд гой бас тийм их хэмжээний сүү биш шүү дээ. Гой сүүгээд орчход бол маш гой таны энергиас гой цэвэрлээд өгдөг байгаа шүү. За мөн уугуулт үзүүлсүүд байна. Арц, ганг бол маш гайхалтай энерги маш сайн цэвэрлэх ганг, хүүж, арц эдрээр бас уугуулад, ариусгаад ингээд гой үнэрийн үнэрлээ тайвшраад энерги цэвэрлж болно. За нэмж хэлэхэд бас юу гэх юм бол тань ингээд очиход тухгүй газар ингээд нэг очсон чинь нэг эвгүй санагдаад би чинь жиргээд тиймэрхүү уулзах төрөл таагүй хүмүүс ах юм бол та тэр хүмүүсээ хажууд малгайгаа битгий аваарай. Яг тэгвэл таны би чинь тийм сөрөг энергийг мэдэрж байна гэсэн үг байна. Тэгэхээр тэр үед малгайгаа авах юм бол таны малгайгаа авчих юм бол та тэдгээр зүйлсүүдтэй одоо өөрөө хаалгыг нээгээд нээлттэй ухтаа тэтэртэй ингээд холилж гинөө гэж ойлгож болно. Тэгэхээр тийм газар очих юм бол маргаа битгий аваарэ. Өөрийгөө тийм сөрөг эрчмээс хамгаалаарэ гэж хүсье. За өнөөдрийн зөвлөгөө маань ингээд дуслаа. Та бүхэн минь хэрэгжүүлээд үзээрэй. За дараагийн дугаар хүртэл баяртай.